Орой мэнд хүргийн үзэгчдээ MBC мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Одоо мэдээллийн хурангуйтай танилцсан уу? Түлээн нүрсний хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтийн иргэдийн өргөдлийг хүлээн авч байна. Хуучин дулааны хэрэглэгчдэд энэ үйл хүлдэхгүй гэх баталгаа алгаа. Зүрх судасны өвчлөл залуужж байна. Одоо эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүүд анхаарлаа хандуулна. Түлээн нүрсний хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтийн иргэдийн өргөдлийг хүлээн авсаар байна. Энэ сарын 24-ний байдлаар тус хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэд 650 хүний өргөдөл хүлээн авснаас Улаангом сумын амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд 386 хүн эхний ээлжинд түлээн нүрсний хөнгөлөлт эдлэхээр болжээ. Энэ жил түлээн нүрсний үн нэмэгдэх хандлагатай байна. Гэтэл иргэдийн амжиргааны чадвар улмал урсаар байна. Нийгмийн халамж үйлчилгээний хилцээс ажилгүй, хөдөлмөрийн чадваргүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд түлээн нүрсний хөнгөлөлт өгдөг. Чухам ямар хүмүүст ямар журмаар өгдөх талаар тодруулж өгөхийг иргэд хүссэн юм а. Энэ талаар сурвалжлаа. Нийгмийн халамжийн хууль заасны дагуу Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн алдар цолтой ахмадууд түлээн нүрсний хөнгөлөлт эдэлдэг байна. Харин Ахмад Айчин хөдөлмөрийн баатар ахмадууд засгийн газраас тогтоосон хэмжээг 2 дахин нэмж авдаг гэж байна. Мөн хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн харж хандах үр хүүхэд хамаатан садамгүй ганц бие Ахмад Настан хүндэт донор ахмадуудад түлээн нүрсний хөнгөлөлт эдлүүлэхээр хууль заасан байдаг гэнэ. Дээрх шаардлагууд нийцсэн иргэд 11-р сарын 15-ны өдрийг дуустал өргөдлөө нийгмийн халамж үйлчилгээний хилтэст өгөх боломжтой юм а. Түлээн нүрсний хөнгөлөлт нь болохоор Ахмад Насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгогддог. Ахмад Насны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.3 зааснаар тэжин тэтгэх үр хүүхдгүү хууль ёсны тэжин тэтгэгчийн дэмжлэг тусалцаа үзүүлэх боломжгүй тогтоогдсон Ахмад Настан болон хүндэт донор Ахмад Настан жилд нэг удаа жүс нүрсний хөнгөлөлтөнд хамрагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.1 зааснаар хараагүй хэлгүй дүлий одоо иргэн болон байнгын асаргаатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн одоо жилд нэг удаа жүс нүрсний хөнгөлөлтөнд хамрагдана. Манай хилцээс бас 10 сарын 1-ээс 11 сарын 15 хүртэл жүс нүрснийхаа хөнгөлөлтийн өргөдлийг бол иргэдээс аваад эхэлсэн байгаа. Тэгээд одоогийн байдлаар нийт 600 гаруй өргөдөл ирсэн байна. Үүнээс бол бид нэр багийн байр дээр бас иргэдээ өргөдлөө өгсөн иргэдээ цуглуулад бас нээлттэй хэлэлцүүлэг хийгээд тэгээд амжиргааг дэмжих зөвлөлөө хурлаараа бас мэн давхар оруулж байгаа. Тэгэхээр одоо нэг иргэнд одоо хишнэ төгрөгийн урамшуул болгодог. Жилд нэг удаа 140 мянган төгрөг жүс нүрсний хөнгөлөлтөнд. Улаангом сумд амжиргаа дэмжих зөвлөл байгуулагдаад 2 жил болж байна. Энэхүү зөвлөл нь насаргаа сувилгаан амжиргааны төвшин түлээн нүрсний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдөр түлээн нүрсний хөнгөлөлт авах хүмүүсийн өргөдөлтөөр хяналт тавьж ажиллажээ. Нийгмийн халамж үйлчилгээний хилтэс түлээн нүрсний хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэд 650 хүний өргөдөл ирснээс амжиргаа дэмжих зөвлөл хуралд нь эхний ээлжин Чарль хангасан 386 хүнд хөнгөлөлт олгохоор шийдвэрлэжээ. Тэгэхээр одоо энэгээр одоо ямар асуудлыг ярилцсан бэ? Ямар асуудлыг шийдвэрлэв? Манай аймгийн амжиргаа дэмжих хурал бол одоо Улаангом сумаас сонгогдсон одоо 7 хүмүүс байгаа. Томилогдсон. Ингээд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр бид одоо 2 дахь жилдээ явах гэж байна. Амжиргаа дэмжих сумын зөвлөлгээ байж байгаа. За ингээд бид нэр одоо энэ улиралд бол 8 дугаар сараас хойш одоо амжиргаа дэмжих зөвлөлийн хурлыг одоо 3 удаа хийгээд байна. За амжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа гэх юм бол бид яг энэ Улаангом сумын амжиргаа дэмжих зөвлөл бол түлээн нүрсний хөнгөлөлт. За дээр нь хүмүүсийн одоо асаргаа сувилгаа гэр олгох тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх зэрэг ийм 3 асуудлыг манай амжиргаа дэмжих зөвлөл бол авч хэлцдэг. За өнөөдрийн байдлаар бол бид бол 650 хүний одоо түлээн нүрсний хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцээд 386 хүнд одоо олгохоор бид шийдвэрлсэн байж байгаа. За ингээд бид одоо түлээн нүрсний хөнгөлөлтийг одоо ямар хүмүүст үзүүлэх гэхээр нийгмийн халамжийн тухай хууль заасан тодорхой заалтууд байж байгаа. За 80-аас дээш насны өрх толгоолсон эмэгтэй юм уу эрэгтэй хүн тийм ээ асрамж хамгаалах хүнгүү хүнд одоо шууд олгодог. За мөн хөдөлмөрийн чадвараа 70%-аас дээш алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шууд олгодог. За мөн гавьяат цолтой хүмүүс шууд олгодог. За хүндэт донор шууд олгодог гэсэн хуулийн заалтуудтай байж байгаа. Энэ хуулийн заалтуудаа бид нэр бариад олгодог. За сумын амжиргаа дэмжих зөвлөл нь одоо ямар үүрэг чигтэй ажилт юм бэ гэхээр халамжийн төв дээр манай хүмүүс материалаа бүрдүүлээд халамжийн төв маань тухайн хүнд улгах шаардлагатай юм байна гэсэн үндэслэлүүдийг гаргаж ирдэг. Энэ
Үндслийнхаа дагуу бид бүхэн хуралдаад хурлынхаа дагуу 7 gün маань гарын өргөд ингээ шийдвэрлэдэг юм та. Манай ус халамжийн орон гэж яригдж байсан цаг саяхан. Тэгвэл төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлт урамшуул тамрагдах ёстой зорилттой бүлгийн хүмүүс нь орж чадахгүй байна гэсэн иргэдийн гомдол тасардаггүй. Үүнд иргэдтэйгээ ойрхон байх ёстой багийн дарга болон нийгмийн ажилтнуудын ажлын хариуцлага хангалтгүй байгаа нь харагдаж байна. Мөн төрөөс хэрэгжиж байгаа хөнгөлөлт урамшууллыг тухайн байгууллага иргэдэд ил тод нээлттэй мэдээлж авах үүрэгтэй. Гисэн хэдий ч нийгмийн албан үйлчилгээний хилтээс иргэдэд мэдээллийг шуурхай олгох, тэднийг мэдээлэлээр хангах, хамруулах тал дээр иргэдийн хувьд муу үнэлгээтэй байсаар байна. Би ирэн мэддэг байсан, урд нь мэддэг байсан. Нам тийм төлөөний ерсний хөнгөлт, тийм эмийн хөнгөлт, мөнгөлтээр зардал мардал гэдэг юмыг өөхт мэддэг. Манай багийн дарга гэдэг энэ 6 дугаар багийн дарга гэдэг хүм нам ямар хүм байдаг. Би хэлээд яриад үүлээд унжаад урдаг байхгүй. Нам төлөөний ерсний хөнгөлтөнд уур гэж хэлдэгчгүй. Би тэрүүгээ мэддэгчгүй. Халамжийн комиссүүд надад хэлж уруулгасан. Одоо эмзэг эмч. Нэг хөнгөлөл нь хэрвээ орчвол таны амьдралд хэрэг болгүй яа гэм. Тэр чинь 140 мянган төгрөг гэдэг юм. Тэр чинь их юм штэ. Би нэг тонны ерс аваад нэг 15 хоног бол тийм саруул тийм төлчих штэ би. Том бил бол гайгүй штэ. Би өглөөр 2 төлөөд ахаар чинь би дандаа шуудагаар нь ерс авдаг. Энд чи хэцүү штэ. Хуучин дулааны шугам сүлжээ 1986 онд тавигдсаас хойшоо даацын хугацаа хэтрээд 3 гаруй жил болж байгаа юм байна. Үүнээс үүдэлтэй шугам сүлжээний нэвтрүүлэх чанар хүрэлцэхгүй байсан учраас засвар хийх шаардлага гарчээ. Гэвч энэ ажил хөрөнгө мөнгөний асуудал шийдвэрлэгдэг улмаас оройтож эхэлсэн байна. Тэгвэл энэ ажлын сүүлийн хугацаа маргааш буюу 11-р сарын 1-нд дуусах байсан хэдий ч зарим газраа шугам сүлжээнд хагарч хүндрэлүүд гарсаар байгаа байна. Эрчим хүчний яамны мэрэгчлэтнүүд 2012 онд аймагт ажиллахдаа хуучин дулааны станцын шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлт гарсантай холбоотойгоор төв замаас дээш эргэдэг хэсгийг шинэ дулаанд холбох ажил явагдаж иргэдэг хугацаанд нь дулаанаар хангахгүй нэлээдгүй чирэгдэл хил ам дагуулсан. 11-р сарын 1 гэхэд хөлдөг шахс нь орон сууснуудыг дулаанаар ханган гэсэн хэдий ч хугацаа хэтэрсэн дулааны шугамнууд хагарч зарим нэг эрсдлийг дагуулах магадaltaй хэлж байна. Мөн хэрэглэгчдийн хувийн бэлтгэл хангалтгүй байгаа учраас анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байна. За дулаан дамжуулах төвөөдөөс татах гадна шугам сүлжээний энэ жилийн хувьд хийгдэх ажлууд маань ерөнхийдөө дууссан. Тэгэхээр яг одоо ингээд халаалтуудыг бол ерөөсөө халаалт авгүй хэрэглэж байхгүй бүх хэрэглэгчид маань халаалтаа өгсөн байгаа. Тэгэхээр стандарт шаардлага горимд нийцсэн халаалт даралт одоо температуртай даралттай одоо ус шахаад эхлэхээр хуучин шугам маань ерөөсөө хүч хөрөхгүй байна. Тэр даралтыг даахгүй байна. Ерөөсөө хагараад энэ тэндээ шүүрээд гоожоод усны алдагт гараад ерөөсөө болохгүй байна. Нэгдүгээр, хоёрдугаарт хэрэглэгчд маань өөрсдийн зүгээрс хамаарсан хийх ёстой зүйлээ хийхгүй байна. Анхны удаас цаашаа засвар үйлчилгээгээ одоо тогтмол сайн хийхгүй байна. Хийсэн ч тэр нь бас шаардлага хангахгүй байна. Тэгэхээр хэрэглэгчд маань зөвхөн өөрсдийнхээ эрхийг ярих биш бас өөргөө бас биелүүлдэг баймаар байна. Тэ жишээ нь одоо манай байр халахгүй байна гэж байнгын гомдол өгдөг. За засвар үйлчилгээ хийх ёстой хүмүүсийг нь явуулаад үзүүлэхлээр одоо холигч нэвтэрсэн байдаг ч юм уу тиймэрхүү асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр холигч нэвтэрсэн юм хэрэглэгч өөрсдөө л засах ёстой шүү дээ. Тэр болгоныг төр очиж танаа гэрт орж хийж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч маань эрхээ шаардлагаас гадна өөргөө бас биелүүлмээр байна. Тэгэхээр одоо юм шугам задч чинь гэж байна шүү дээ. Цаашдаа одоо ямар арга хэмжээ авч ажиллах чинь. За яг энэ жилийн хувьд бол одоо ингээ хөтөн нойтон цагт одоо чин шугам сүлжээ дахиж задлж тэр шугамыг шинжлэх ажил хийгдэхгүй. Хийгдэх цаг хугацаа чалга. Тэг нэгдүгээр, хоёрдугаар хөрөнгө мөнгөн чалга. Зүгээр эрхчлэлийн хувьд бол цаашдаа ирнэ. За энэ жилийн хийж байгаа ажлууд маань гүйцэд хийдэг байгаа шүү дээ. Зурагтай ажил, зураг төсөвтэй ажиллаа бид нар үргэлжлүүлээд эрхчлэлдээ хийн. Зураг төсөвгүй ажил дээр аль болох одоо хуучин шугамыг хэсэгчлэн боловч шинжлэх ажлыг хийнэ. Тэгэхээр яг одоо энэ шугамаас авч байгаа халаалт авч байгаа хүмүүсээ яг энэ үйл одоо хөлтөхгүй яг баталгаатай ингээд дулаан өвлжин гэсэн баталгаа байна. За энэ жилийн хувьд бол яг одоо шугам сүлжээ шинжлэгдсэн дулааны 2 дугаар станцаас халаалт авч байгаа хэрэглэгчдийн хувьд ямар ч байсан шинжлэгдсэн шугам сүлжээний хувьд бол ямар ч асуудалгүй халаалт авах боломжтой. Харин шинжлэгдээгүй хуучин шугам гэдэг байгаа маань 1986 оноос ашиглалтанд
86 ашиглалтанд орсон түүнээс хойш ашиглаж байгаа шугам ерөөсөө нормороо бол энэ чинь ашиглалтын хугацаанд гүйцэтгэсэн. Норм бол 20 жил, 20-25 жил шүү дээ. Тэгэхээр 86 онд ашиглалтанд орсон шугам гэдэг чинь норм гүйцэтгэсэн шугам. Тэгэхээр яг ийм хуучин шугамаар явж байгаа хэрэглэгчдийн хувьд болвол одоо доголдол гарахгүй магадлал байхгүй. Доголдол гарах боломжтой. Дээрх мэрэгчлэлний хэлж байгаагаар хуучин дулааны станцын хэрэглэгчид энэ өвөл дулаах нь үйлчих баталгаалга байна. Орон нутгийн удирдлагууд энэ ажлыг шийдвэрлэх хугацаа үдээ болтол сааруулсаар ирснээс иргэд хохирогч болоод үлдчихнэ. Түүнчлэн иргэдч гэсэн шинэ дулааны шугам сүлжээний өөртөө шалтгааллах ажлаа хийж гүйцэтгэж байх шаардлагатай байна. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Зүрх судасны өвчлөл нь дэлхийд даяар нас баралтаараа 2 дугаарт бичигддэг өвчин. Тэгвэл манай аймгийн хувьд энэ өвчнөр өвчлөгчдийн тоо жилээс жил нэмэгдэж улсдаа тэргүүлж байна. Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь нас, хорт зуршил, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, халдвараас үүдэлтэй гэдгийг мэрэгжлийн эмчнэр хэлж байна. Манай улсын хэмжээнд ялангуяа хоцорон газарт амьдарч байгаа хүмүүсийн дунд зүрх судасны өвчний тархал нэмэгдэх болсон нь нийгмийн бухимдал, сэтгэл гутрал болон хямрал, амьдралын төвшин, ажилгүйдэл ядуурл, орчны бохирдол, хүнсний бүтээгдэхүүний чанартай шууд хамааралтай. Өнөөдрийн байдлаар манай аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны кабинетээр 3873 хүн үйлчлүүлснээс 718 хүн хэвтэн нэмшлүүлжээ. Цусны даралт ихсэх зүрхний титэм судасны өвчин болон зүрхний шигдэс зэрэг өвчин жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд өвчлөгчдийн нас эрс залуужиж 20-30 насных нь энэ өвчнөөр өвчлөж байгаа нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах энэ тэргүүн тавих асуудал болсныг нотолж байна. За зүрх судасны өвчин бол цусны эргэлтийн эргэтэн тогтолцооны өвчин гэдэг ийм ерөнхий нэрийн дор явдаг. Тэгээд зонголон тохиолдох одоо 3 өвчин гэж ер нь манай улсын хэмжээнд ер нь дэлхийн нийтээр ч гэсэн гэж авч үзтээ. Энэ зонголон тохиолдох 3 өвчин гэдэг нь юу юм гэхээр цусны даралт ихтэх өвчин, зүрхний ишмийн өвчин, нэг үгээр зүрхний цус хомсрох өвчин гэсэн. Тэгээд хэрх өвчин. Тэгээ хэрхийн гаралтаа зүрхний одоо тийм улдмал гажгууд. Тэгээд ер нь бол зүрх судасны өвчний өвчлөл нас оролт бол ер нь дэлхийн нийтээрээ Монгол улсад манай аймагт бол одоо тэргүүн байранд явж байгаа. Ялангуяа нас оролтоор бол зүрх судасны өвчин, цусны эргэлтийн эргэтэн тогтолцооны өвчин бол нэгдүгээр байрт эзэлж байгаа. За Монгол улсын хувьд бол ер нь сүүлийн жилүүдэд өвчлөл бол улам өснө нэмэгдэж байгаа. Тэгээд ялангуяа одоо 2 дахь артерийн даралт ихтэх, тэгээд зүрхний ишмийн өвчин, хэрлэгийн гаралтай зүрхний өвчнүүд бол ийм залуучих ийм хандлага руугаа орж байгаа. Тэгээд статистик медиагаар үзэхэд зүрх цусны эргэлтийн эргэтэн тогтолцооны эмгэггийн улмаас одоо Монгол орон даяар нийт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсийн 34.4% нь зөвхөн энэ өвчнөдтэй холбоотойгоор хэвтсэн байдаг. Нас баралтын 38%-ийг дангаараа ингэж энэ өвчин ингэж эзэлж байгаа. Тэгэхээр хүмүүс одоо юун дээр анхаарах шаардлагатай вэ гэрүүл мэнд? За одоо ингэж хүмүүс бол энэ өвчнөр одоо өвчлөхгүй тулд яах ёстой вэ гэхээр энэ өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлүүд гэж байдаг. Тэрнээс л одоо хамгийн гол нь сэргийлэх ёстой. Зүрх судасны өвчний үед ямар шинж тэмдэг илэрдгийг хүн бүхэн мэддэг байх ёстой. Тэгвэл илрэх шинж тэмдэг нь зүрх орчмоор болон зүүн гар мөрөөр дамжин өвдөх, амьсгаадах, хоолой үүд бачурах зэрэг байдаг гэнэ. Харин цусны даралт ихсэх үед толгой өвдөж хүзүү сээрээр жилэн хөшиж, чихшүүг нь зүрхт элсдэг гэнэ. Эдгээр шинж тэмдэг илрүүл яаралтай нарийн мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй. Уг өвчин хуурай халуун нөхцөлд идэвхждэг, хүний эрүүл мэндэд чиглэг атлав, халуун биш дулаан цагаагаар эерэг нөлөөтэй, агарын дулаан 22 хэмээс хэтрэхгүй бол өвчтний бие сайн бөгөөд зүрхний өвчтэй хүмүүс дулаан солигдох, намар хаврын үлрэлт илүү өвчлөмтгий байдаг гэнэ. Эмчийн хяналтанд байдаггүй хүмүүсийн бие генет муудаад эмнэлэгт хүргэх замдаа энтхэн цөөнгүй байдаг байна. Ямар ч насны хүн амьдралын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэх нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга. Харин биеийн ачаалтаа төгссөн дасгалыг мэрэгжлийн хүний зөвлөгөөгөөр хийх хэрэгтэй гэж байна. Мөн энэ өвчнөөс сэргийлэхийн тулд малын гаралтай өөх туснаас татгалзаж, хэрэгцээнээс илүү давс хэрэглэхгүй байх, архит эмхтнээс татгалзахыг эмч мэрэгчлэлтнүүд зөвлөж байна. Ер нь бол нэгэнт даралт ихтэйгээд онцлогдсон л бол зүрх судасны өвчний юутай өөрчлөлттэй байна гэж онцлогдсон бол одоо тогтмол хугацаанд өрөх юм болно. Одоо энэ зүрх судасны эмчийн хяналтанд байх хэвээр. Даралт ихтэй хүн бол одоо тэр даралтны эмийг тогтмол уу. Ерөөсөө нэг өдөр зогсож болохгүй. Яагаад гэвэл ерөөсөө даралтны эмээ тогтмол хэрэглээгүйгээс болоод хүндрэлүүд гарч ирдэг. Одоо нас оролтын чинь гол шалтгаан болоод байгаа хүндрэлүүд бол ерөөсөө зүрхний шигдээс дахин цус харах хоёр гол нь
ингээ байгаамаа. Тийм учраас даралтны имэ тогтмол хэрэглэх хэрэгтэй. Цус шингэлэх имэ тогтмол хэрэглэж явах хэрэгтэй. Тэгээд амьдралын хэв маягаа өөрчилж одоо хөдөлгөөнтэй байх, тэр давсаа баг хэрэглэх, жимс ногоо арай төлхөө хэрэглэх, арх тамхиа хэрэглэхгүй байх. Тэгээд өөх тус баг хоол идэх гэх мэт ийм юмнуудаа бол бас хүмүүс өөрөөс шалтгааллах юмнуудаас хүмүүс ингээд бас хэрэгжилж ингэж дад заншмаар байна л гэж хэлмээр. Дэлхийн нийтийн зонхлог 3 өвчлийн нэг зүрх судасны өвчл ордог. Тэгвэл энэ өвчнөр нас барагсдын тоо манай улсад тэр дундаа манай аймагт жил тутам нэмэгдэж тэргүүрсээр байгаа нь өнөөдөр анхаарах зүйлийн нэг болжээ. Энэ өвчний шалтгаан нь ердөө бидний өдөр тутмын амьдралын буруу хэвшил, түнчлэн арх тамхи гэж шинэ үеийн залуусын сонголтож энэ өвчин нэрвэгдэх нэг шалтгаан болж өвчлөгсдийн тоо залуучиж байгаа нь харамсалтай. MBC мэдээллийн хөтөлбөрийн үргэлжлэх хэсэг реклам сурчлагын дараа хүлээн авч үзнэ.